За яг одоо тэгээ нийгэмд үүсэж байгаа нөхцөл байдал дээр бас яаралтай бодлогын гэдэг юм уу зохицуултын хариу арга хэмжээ авах гэж засгийн газраас ийм хууль орж ирлээ гэж би зүгээр харж байгаа. Тэгвэл нэрнээсээ эхлээд ерөөсөө нэг томдчиход байгаа юм аа. Стратеги ач холбогдолтой бүтээгдэхүүн гэчээд 5-1 дээр энэ стратеги ач холбогдолтой бүтээгдэхүүн гэдэг нь зүгээр газрын цусны бүтээгдэхүүн бүх төрлийн шатхуун л гэж. Нэрийг ядаж өгнө ингээ зөв л өгчмөр. Зүгээр ерөөсөө газрын цусны бүтээгдэхүүн бүх төрлийн шатхууны хангаж нийлүүлэлтийг дэмжих тухай гэдэг. Тэгээ ерөөсөө стратеги ач холбогдолтой бүтээгдэхүүн гэдэгт бол бид нар шатхуун бензин туснаас гадна хэд хэдийн байдэн шүү дээ. Тэгээ нэрний юм нэг томдсон. Тэгээ юм томдсон одоо дээлттэй хүүхэд чинь их холгүй чаддгүй юм дөө тэгээд. Тэгээ ингээ харахаар энэ 6 дугаар зүйл 7 буюу Монгол улсын хурал засгийн газрын бүрэн эрх хүч яг өдөр тутам хийдэг л ажлууд байгаа байхгүй. Тэгээ энэ л ингээ гол оронгууд л ерөөсөө Монгол банкны бүрэн эрхтэр одоо л энэ л байгаа. Репо харилцаа их нөхцөлтэй юм зээл болох. Ерөөсөө л энийг хийх гэж л ийм юм орж ирсэн. Тэгээ энэний яг зүгээр яг хоёр талтай баг. Эрсдлийг ерөн хаах чиглэл дээр ямар бодлого барих вэ? Дамтны сайдаа. Энэ одоо эрсдлийг одоо энэ нөхцөл байдал буюу таны авч хэрэгжүүлэх гэж байгаа энэ хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ эрсдэлд орвол засгийн газар хариуцах юм уу эсвэл Монгол банк хариуцах гэдэг нь. Энийн үр дүнд татвар төлөгчдийн одоо гэдэг юм уу ийм зүйлүүд дээр эрсдэл учруул яах вэ? Хоёрдугаарт ерөн зүгээр ийм зах зээлийн зарчмаар явах юмнууд дээр бид ойлгож байгаа боловч ингээ хүчээр зохицуулт гэдэг юм уу ийм зүйлээр явлаа. Аж ахуйн нэгж байгууллагууд ерөн зүгээр хамтран ойлголцож ажиллах тал дээр хэр байх бол эднүрийн бэлтгэл ажил хэр байгаа. Зэрэгцүүлээд баахан сав суулга барьна гэдэг яг чадах болов. Би бол одоо 2-3 компани лобби болчих вэ гэж хайгаад байгаа. За дээрэс нь яг зүгээр би энэ зөвхөн бензин шатхууны нийлүүлэлтийг одоо нэмэгдүүлэхийн ажлыг гадаад дотоод нөхцөл байдлууд байгаа гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ нэг зүйл бол ерөөсөө тэр шатхууны нөөцлөх савнаас гадна энэ төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадлыг хэрхэн яаж нэмэгдүүлэх ялангуяа урд талаасаа энэ замын үед дээр ач буулгах терминал ч ерөөсөө болохгүй байгаа шүү дээ. Тэгээ энэ терминал чинь аюултай байдалд ороод байна. Энэ бодлогын арга хэмжээ чинь ч гэсэн нөлөөлнө. Юу гэхээр замын үед дээр бид нар хүнээч авч байгаа, хүнсний бүтээгдэхүүнээч авч байгаа, энэ аюултай ачаа бараагач авч байгаа. Одоо Монгол улсын олон улсын зах зээл рүү ганц нэвтэрж байгаа гэж хэлж болох энэ замын үеийн бомб дээр цаашдаа зөв менежмент хийхгүй бол энэ усаараа бүр аюултай ачаа бараа авч байгаа бүр баларх вэ гэдэг зүгээр миний хөв болгоомжл байдаг. Тэгээд илүү их цаашдаа аль бомбуудыг энэ чиглэлийн бодлогоор одоо төрөлжүүлж хөгжүүлэх хэрэгтэй юм бэ. Энийг одоо бас танаа яамнаас юу гэж харж байгаа юм болоо. Энийг бас нэг тодорхой зөв байр суурь хэлээч. За тэгээ яг ерөн зүгээр зах зээлийн зарчмаар нь л одоо явуулах бодлого буюу энэ одоо болдог болгоно хүссэн үнэ нь бас энэ шатхууны импортыг стандартаа нийцүүлэл оруулаад ирэх тэр бодлого нэг хэдэн жил эсвэл яваад үцэх байсан юм уу. Тэгэхгүй ингээ бас нэг тусгай зөвшөөрлөлтөй этгээдүүд авлаа. Тэгээд эднүр нь баахан зовлон ярьд юм байна. Нөөцлүүрийн сав байхгүй. Гэхдээ яг эцсийн дүндээ бас энэ нөөцлүүрийн сав гэхээс илүүтэй татаа авалтыг шуурхаа хийж чад бол бас урд төршөөс чинь бусад орноос байж болно шүү дээ. Тэгээд хамгийн эцэст нь бол одоо энэ нөгөө энтгийн хөнгөлтөө зээлээр хэрэгжиж байгаа газрын цусны бүтээгдэхүүний одоо үйлдвэрэл одоо яаралтай хэмээр байна. Энэ одоо төсвийн дээр тусгай шаардлагатай уягдаад зээлийн ашиглалт муу байна. Гэхдээ энийг засгийн газар зохицуулт хийж байгаа гэж боловч бас энэ удаашрах тусам жилд 1.8 их $80 энэ бензин шатхуунд гарна. За эдийн засаг угаасаа тэлж ийн уул уурхай эрчимчгийн ирээр биднэрт энэ нөхцөл байдлууд угаасаа хүндэрнэ. Тэгэхээр энэ дээр бас нэг цаашдаа доктортой тоймтой л За улсын хурлын гишүүн Гамбатын хос баярын урилгаар нийслэлийн ерөнхий улс хурлын 73 дугаар сургуулийн ахлагангийн багш сурагчид улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхэнд сурган хүмүүжүүлэх болон сурлаг хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн өрөөё. За сайн зэрэг гишүүний асуултанд Намдан сайд хариулъя. За гишүүдийн өнөөдөр юм дүргье. За нэрний тухайд бас тийм байгаа юм аа. Удахгүй бид нэр шатхууны аюулгүй байдлын тухай хууль гэдэг хууль бэлтгэж байгаа. Шатах тослох материал, тэслэх хөтөх одоо материалуудын аюулгүй байдлын тухай хууль гэдэг бэлтгэж байгаа. Энэ бол одоо удаан хугацаанд үйлчлэх хууль. За энэ стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хууль бол хугацаатай хууль.
5 жилийн хугацаанд хэрэгжээд хүчингүй болох юм зохицуулттай байдал хэрвээ одоо хэвийн болчихвол бид энэ хуулиа бол хүчингүй болгох чи гэж төлөвлөж байна. За Монгол банкнд бол эрсдэл учрах зүйл бол байхгүй. Зээлтэй холбоотой асуудлыг бол Монгол банкнаас репо санхүүжилт зориулан гаргана. Энийг арилжааны банкудад өгнө. Монгол банк шууд өөрөө зээл гаргахгүй. За арилжааны банкуд аж ахуйн нэгжүүдэд одоо тавьдаг шалгуурынхаа дагуу үнэлгээ хийж зохицуулалт хийж ингэж гаргана. За Монгол банк бол мөнгөний бодлогын хороогоороо хэмжээ за бусад асуудал дээр нь бол шийдвэр гаргаж зохицуулна гэж одоо бидэнтэй ярилцсан байгаа. За Монгол банкны тухайд бол өмнө нь ийм одоо хууль нэг удаагийн хууль ковидын үед хэрэгжүүлээд бид 3 сарынхаа хэрэгцээний шатхууныг нэг дор захиалж 400 тэрбум төгрөгийн репо санхүүжилт гараад захиалж исэн юм удаа бий. За тэр хуулийг л одоо ер нь жоохон урт хугацаанд хэрэглэх гэж одоо оруулж ирж байгаамаа. Ер нь нөхцөл байдал бол эргэн тойронд одоо бидний хэрэглээч нэг талдаа өсөд идэг, нөгөө талдаа орж ирэх нөхцөл байдлаа урт хугацаанд нь доктортойгоор том хэмжээгээр захиалж үнэ бас доктортой барих чиглэлд энэ хууль нэлээд том өөрчлөлт оруулнаа. За аж ахуйн нэгжүүдийн тухайд бол үндсэндээ Монгол улсад өнөөдөр хэдхэн том аж ахуйн нэгжүүд гэж бас бодох нь одоо болгоомжлох нь зүйтэй. Гэхдээ ер нь бол манай улсад бол бүх төрлийн шатхуун импортын тусгай зөвшөөрөлтөө 151, бөөний худалдаа эрхлэх зөвшөөрөлтөө 173, жижиглэнгийн тусгай зөвшөөрөлтөө 181 аж ахуйн нэгжүүд бол байж байгаа юм. Яг энэ шатхуунтай холбоотой. За одоо тэгээд аж ахуйн нэгжүүд бол байнгын л одоо хүсэлт өгж байгаа. За манай яам болон миний зүгээс бол шалгуур хангасан, бүрдэл хангасан бүхэл хүсэлтийг зөвшөөрж байгаа. Эрчимтэй ч нэмэгдэж байгаа. Энэ ард иргэдийн дунд тусгай зөвшөөрлөөсөө болоод бас болдгүй юм байна гэсэн ойлголт баг шиг үнэлээ. Нээлттэй бүгдэнд нь өгж байгаа, оролж ирж чадах болгон аваач л гэж. За төмөр замын шилжүүлэн ачуулах байгууламжтай холбоотой асуудал бол урд төрчдөр яригддаг. Бүгд найрамд хятад ард улстай хилж байгаа шивээ хөрөн бомб дээр 6000 м3-ийн багтаамжтай агуулгах шилжүүлэн ачих байгууламж бол ер нь баригдаад ашиглалтанд ороход бэлэн болж байна. Цаашдаа бол бид гашуун сухад хангин мандлын бомбтууд дээр агуулгах бариад авах тухай асуудал ярина. Иргэдийн бомбттой хамт одоо байх нь зүү зохисох юмаа гэдгийг манай талаас ч за бүгд хятад улсын талаас ч тавьж байгаа. Энэ бол үнэн. Сайн зориг гишүүн бол яг л одоо тэр гол асуудлыг авч хэллээ. Бид бол энэ бусад бомбтууд дээр авах асуудлуудаа за баярлалаа. За Ж Батэрдэн гишүүн